Усын бухнеге хайрлыкчы этигилти хамбин ариунлагшында баралхын улаңу тоторд зочулуху умуни толо кумуса мандоло датылар даты цыңа ариуслин айлылды өржуани. Ариуслин зочу боддату. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны өдөр эзнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хөрвүүлэн шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Бид нар Бурхны шнээ танилцуулга хичээлийнхээ ээлжид дугаарыг хүргэж байна. Энэ өмнөх хичээл дээр бид нар Бурхны шашны бясалгал гэж юу хэлэх вэ гэдэг агуулгыг ярьсан да. Эргүүлэн сануулж хэлэхэд Бурхны шашнд бясалгал гэж юу хэлдэг вэ гэхээр зөв сэтгэлийг олон давтан хийх үүднээс түүнийг одоо зуршил, дадал, хэвшил болох сэтгэлийн үлийг Бурхны шашнд бясалгал гэж ерөнхийд нь нэрлэдэг. Ер нь энэ бясалгалтай холбоотой за мөн Бурхны шашны практик бясалгалын онлын ёс суртахууны хичээлүүдийг манай Жавзандаан бутах төв дээр Алтчин бөмбөрийн мурталд барих төв байранд маань тогтмол үн төлбөргүй сургалт явуулдаг. Төвийн байранд явж байгаа хичээл дээр бол илүү дэлгэрэнгүй энэ хичээлийн илүү дэлгэрэнгүй хөлбөр явагддаг л да. Энэ удаагийн энэ телевизээр явж байгаа хичээлүүд маань бол харьцангуй хураангүй явагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр бид нэр тогтоох бясалгал гэж юу вэ гэдэг сэдвээр ярилцах юм. Бурхны шашны бясалгал гэж хамгийн ерөнхийдөө биднэрт зөв зүйтэй сэтгэлийг дадал болгох үйлийг бидний сэтгэл илүү ариусгах энэ үйлийг хэлдэг болвол үндсэн хоёр төрөл байна гэж үздэг. Бурхны шашинд бясалгал маань үндсэн хоёр төрөлтэй гэж үздэг. Нэг нь тогтоох бясалгал, нөгөөх нь шинжлэх бясалгал. За самати бясалгал гэж хэлдэг. Випашна бясалгал гэж хэлдэг. Тогтоох бясалгал, шинжлэх бясалгал. Ийм хоёр янзын хэлбэр Бурхны шашны бясалгал байдаг. За эхнийх нь бол тогтоох бясалгал гэж юуг хэлэх вэ? Тогтоох бясалгал гэдэг одоо үүнд олон ижил төстэй нэршлүүд байдаг л да. Дурдл ойр тавих бясалгал, анхаарал төвлөрлийн дасгал бясалгал, амирлан оршихуун бясалгал. Одоо эдгээр бүгд маань бол бясалгалын одоо нэг техникийг нэрлсэн, нэг загварыг нэрлсэн олон нэршлүүд. Тэгэхээр үүнийг ерөнхий зарчмыг нь ойлгохын тулд бид өмнө бясалгал гэж ерөнхий сэдвээр ярьснаа эргээд сануулхад бид нар өдөртөө 3 удаа ижи манад ийм ачтайсан гэж эргцүүлэн тунгаахад тэр бодол нь хүч хэрэгжиж ирдгээ гэж. Илүү одоо зүүрлээд хэлэхэд шүү дээ. Өмнө нь бол магадгүй уцаа аваад за тэгж яагаад яачаа гэл төдийлөн очидгүй хэрэг гарвал очдөг байсан бол өдөртөө 3 удаа ижихээ ачиг бодго. За юм олон юм дээр ижилхэн шүү дээ тийм ээ. Яагаад ижихээ ачиг гэж хэлээд байна гэхээр энэ Бурхны шашны нэгүүлсэнгүй сэтгэлийн одоо дасгал сургуултынх нь эхлэл болж өгдөг. Ижихээ ачиг бодох гэдэг. Ижихээ ачиг өдөртөө 3 удаа бодвол Бурхны шашны асар нэгүүлсэнгүй сэтгэлийг хөгжүүлэх дасгалын одоо нэгэн хэлбэр болж ирдэг. Ингэж 3 удаа бодоод байхад л үйлдэл дээрээ биднэрт өөрчлөлт орж эхэлнэ. Угвал муу үйлийг 10 хар нүглэх. За би амтны мөнөөхгүйтэй, ширүүн үг хэлэхгүйтэй, хулгай хийхгүйтэй, хийх ёсгүйтэй. Хизээч би хийх ёсгүйтэй гэсэн энэ ирмэлзлийг л бүхэл төрлийн хулгай тийм ээ. Хийхгүй гэсэн ирмэлзлийг өдөртөө 3 удаа дадуулдаг, дадлагжуулдаг, дотроо боддог, хичээдэг. Ийм байх юм бол энэ сэтгэл маань өөрөө ирэхгүй хүч хэрэгчээд ирдэг гэсэн. Энд би нэг ерөнхий бясалгал гэдэг ойлголт. Энд би нэг жишээ дүрдээ л да. Өөр нэг жишээ. Юуны жишээ вэ гэхээр
магадгүй бясалгал гэдэг маань ийм ерөнхий утгаар тайлбарласнаар тийм ээ бясалгал гэдэг маань зөв зүйтэй үйлдэлийг сэтгэлийг олон давтан хийх маань л түүнийг дадлагжуулах одоо үйлдэл болж таараад бясалгал гэдэг зүйл болж таарч байгаа. Бүр өргөн утгаар авч үзэх юм бол бясалгал гэдэг нь муу зүйл дээр ч хэлж болно. Бясалгалыг хулгайг бясалгал болгох тийм ээ уурыг бясалгах гэж хэлж болно. Арай жоохон явцсан утгаараа хэлэх юм бол зөв зүйл дээр л түүнийг хөгжүүлэх олон давтан хийх үлийг бясалгал гэж нэрлэдэг. Агтэн бясалгал гэдэг зүйл маань ганцхан Бурхны шашинд байдгүйгүй л хитээс огт үгүй л дээ. Ерөөсөө ямар ч хүн Бурхны шашны талаар сураг сонсоогүй ч хүн байлаа гэсэн зөв зүйтэй бодлыг олон давтан, зөв зүйтэй үйлийг олон давтан хийж байгаа нь бол тэр чигтээ бясалгал болчихж байгаа. Жишээлбэл Христийн шашинтай хүн 7 хоног болгон сүм дээр очиод өнгөрсөн 7 хоногт хийсэн муу зүйлдээ гимших. Дахиж тэр зүйлийг хийхгүй ирмэлзлийг төрүүлэх, тийм ээ, өмнөх хийсэн зүйлдээ гимших, дахиж хийхгүй ирмэлзэх хичээх. Энэ 7 хоног болгон давтаж хийгдэж байгаа үйл мөн болвол энэ гарцаагүй одоо зөв зүйтэй зүйлийг хийхээр тэмүүлж байгаа бясалгал мөн болчихдог. Үүний үр дүн ч аргагүй гарцаагүй үйлдэл дээр нэлэрч гарч ирэх. Өмнө хийдгүй байсан муу зүйлсээс зайлсхийх орхих, илүү өмнө хийдгүй байсан сайн зүйлүүдээ хийх ийм нь бол ямар ч шашин дээр одоо гарч ирж болох жишээлд. Аягтай магадгүй зарим жишээлбэл Брахманы шин ч юм уу зайлан үүнийг өөрд энэ гарч ирээд байгаа эерэг өөрчлөлтийгөө нөгөө л далдын хүч Бурхан Тэнгэр миний бодлыг өөрчилж чинь юм уу надад ариун байдлыг юм уу ариун сүнсийг өгч чинь гэж тайлбарладаг болвол Бурхны шашны энэ бясалгалын талаар онолын үүднээс бол ямар ч хажуу талаас нь далдын хүч тийм ариун сүнсийг ариун сэтгэлийг тэр хүн суулгаагүй. Тэр хүн өөрөө 7 хоног тутам би муу юм хийх дэмийдээ одоо яах гэж хийвэ гэсэн гэмшил муу юм хийхгүй шүү гэсэн ирмэлцлийг төрүүлээд байгаа болохоор цэвэр бясалгал явагдсан болж таарч. Бясалгал явагдсан болж таарч. Түүнээс ямар ч далдын хүчинд орж ирээгүй гэсэн үг л дээ. Бурхны шашны тайлбараар бол. Одоо зүйрлэх юм бол нэг хүн энэ цээжний булчингаа том болгох. Энэ та надад нэг тарин зааж өгөөч гэж гуйх юм биш үү? Тарин зааж өгөөч. Цээжний булчин гэх хөгжүүлдэг тарин зааж өгөөч. За болно. Юу гэдэм ба том пум суухаач гэх юм аа. Том пум суухаа гэл ч юм ааш. Энэ бол цээжний булчин хөгжүүлэх мундаг биш. Гэтэ энийг зүгээр уншдаг юм аа. Их учиртай уншид. Чи өөдөө харж хөвтөж яагаад их хүнд юм өргөж байгаад том пум суухаа гэл унш. Хичнээн олон дахин нэг удаа өргөтөл нэг унш. Олон дахин өргөхийн хэрээр хүнд юм өргөхийн хэрээр л энэ одоо тарины хүч нь үйлчлээ шүү. Нөгөө хүн чинь бүтэн жил 2 жил том штанг өргөөл том пум суухаа гэл нөгөө таринаа уншаад өргөөд байж. Тэгэл үнэхээр ч цээжний булчин жигтэйхэн бахтай том болж. Тэгэл өстой яа энэ нэрэ үнэхээр хүчтэй тарин шүү. Цээжний булчин бол яг л хөгжүүлж байна гэж ярьж болох юм л да. Гэтэ бодит байдал дээр яг том пум суухаа гэдэг тэр таринд нь хүч өгөөгөл эргэлзээтэй юм л да. Харин түүний оронд тэр төмөр өргөөд байсан. Тэр булчингаа ажилуулад байсан маань түүний хөгжүүлэх гол одоо хүчин зүйл болж гисэн. Яг л тэрнтэй ижилхэн зөв зүйтэй үйлдэлийг хийхийг хичээж байгаа хийгээд муу юм хийсэндээ гимшиж түүний хийхгүйг оролдож байгаа олон давтан үнийг хийж байгаа маань л одоо тэр зүйл маань илүү муу зүйлийг хийхгүй гэсэн сэтгэл маань зөв зүйлийг хийнэ гэсэн сэтгэл маань хүчирхчих одоо шууд гол шалтгаан нөхцөл нь болж энэ маань жинхэнэ бясалгал болж байгаа. Тэгэхээр бид нар гартаа туухаа өргөж байгаа юм шиг л бид нар сэтгэл дотор байдаг тодорхой одоо булчир хайч гэдэг юм уу булчинч нэгүүлсэнгүй сэтгэлийг анхаарал төвлөрлийг хичээл шамдлыг тийм ээ хөгжүүлэх гэж оролдоод илүү хүчрхэг болох гэдэг. Ер нь Бурхны шашинд энэ зөв зүйтэй сэтгэлийг хөгжүүлнэ гэж ингэж хэлснээрээ одоо их том ялгаатай одоо дийлэг шашнаас ялгаатай нэг зүйл гарч ирдэг л дээ. Юу гэхээр аливаа нэгэн далдын хүч бидний дотор байгаа муу ёрийн сүнс ч юм уу те. Гадна талд байгаа чөтгөр шулан биш. Ер нь Бурхны шашинд чөтгөр шулан гэж хамгийн одоо айхтар чөтгөр шулан түүнийг дийлэхтэйгээ зэрэгэл
одоо бүх дайсан байхгүй болох тэр чөтгөр шулам юу гэх юм бол ямар ч гадна талд байгаа дайсан чөтгөр шулам гэж үздэггүй. Энэ бол бидний дотор байгаа муу сэтгэл гэж үздэг. Бидний дотор байгаа нисванысын сэтгэл маань хамгийн айхтар чөтгөр юм. Үүнийг л ялан дийлэх ёстой гэж үздэг. Нэгэнт бидний хамгийн аимшигтай болж бүтггүй байгаа бүх юмны шалтгаан нөхцөл тэр зүйлийг их сурвалжийг нь бидний дотор байгаа муу сэтгэл гэж тодорхойлсон болохоор ойлгомжтой л да бид нар бүгд өөрийнхөө муу сэтгэлийг мэднэ шүү дээ. Дандан гэдэг чөтгөр чамайг орлоод байна гэх юм бол надад аимшигтай. Мэдхгүй ойлгомжгүй. Чамайг хараацсан байна гэх юм бол надад илүү аимшигтай бол. Тэгтэл биш ээ. Чиний дотор байгаа муу сэтгэл чинь л чамайг орлоод байна гэх юм бол би уураа мэднэ. Би атаархуу цангаа магадгүй мэднэ. Би шунлаа мэднэ. Тэгэхээр энийг нь л миний дайсан гэхээр миний дайсан нэгдүгээр ойлгомжтой болж ирдэг. Хоёрдугаар нэгэд тэр дайсан миний дотор байгаа муу сэтгэл мөн юм болвол түүнийг ялан дийлэх миний аврал маань ч гэсэн хэрвээ гадна талд тийм айхтар муу ёрын сүнс байдгсан бол түүнийг ялан дийлэх хүч маань мөн гадна талд байх хэрэгтэй болж байна. Тэгтэл тэр айхтар муу ёрын зүйл гэдэг нь миний нөгөө л мэдэх муу сэтгэл маань болж таарах юм бол түүнийг ялан дийлэх хүч маань мөн л дотор байх миний зөв зүйтэй сэтгэл залхуурлыг хэрвээ дайсан чөтгөр гэж үзэх юм бол түүнийг ялан дийлэх сэтгэл маань зүйл маань миний аврал маань миний шамдал зүтгэл хичээл махрал. Тэгэхээр энэ хамгийн одоо айх ёстой аюун шиг гэдгийг бол гадна талд биш бидний сэтгэл дотор тавьж өгснөөрөө одоо их онцлогтой л да их онцлогтой. Бусад одоо ер нь бусад шашинтай харьцуулах юм бол шашнаас үүсч хүчирхийлэл бурхны шашин хэрэгсэн тохиолдол бол байхгүйтэй ижилхэн баг. Байхгүй хүмүүс бол ингэж хэлдэг л дээ. Жишээлбэл байдаг бурхны шашин бас дан хийжсэн тохиолдол байдаг штэ гэж хэлээд. Энэ маань бүхэл бүтэн 2500 жилийн шашны түүхэнд гарсан тоотой цөөхөн тохиолдлууд аль да. Тэгвэл бусад шашнуудын хувьд бол 100 дамжсан цэвэр ямар ч юуны маргаан биш шүү. Улс төрийн маргаан биш, цэвэр шашны маргаан. Зөвхөн өөр шашин шүтлэгтэйхэн төлөө түүнийг алах хядах ийм одоо дайн тулаанууд бол хүн төрөлхтөд түүхэд хэдэн 100 турш байж ирсэн. Зөвхөн католик, протестан гэдэг христийн шашны дотор байх хоёр урсгал ихэд 100 дамжсан хэдэн саяын 10 саяын хөхрөнчтэй тайм болж ирсэн. Тэгтэл энэ жишээтэй харьцуулах юм бол бурхны шашнаас болж ирж ирсэн дайм байлтан гэдэг бол маш бага. Тэгэхээр энэ тооны маш бага ихийн ялгаа гэдэг бол том агуулгыг илэрхийлнэ л дээ. Яагаад тэр вэ? Яагаад бурхны шашинтнууд шашныхаа төлөө байлдах нь бага байдаг вэ гэхээр жишээл 1937 онд 100% бурхны шашинтай байсан монголчууд хамгийн хүндэлдэг шүтдэг тэр лам хуургуудыг нь тийм хэдэн мянгаар нь 20 гаруй мянгыг хороож байгаа. Тэр лам нар нь ч гэсэн эсэргүүцэн тэмцэлтэж байлдаагүй. Тэдгээрийг өнгөийг даахад бэрх арт түмэн ч гэсэн тэдгээр нь үрээлэн дуудаг болохоор дайм байлдааны байдалд хүрээгүй л. Энэ бол айж яасандаа биш. Ерөөс ямар ч шашны радикал үзэлтнүүдийн хувьд бол зэвсэг бариад босоод бэлэн байж болох үст. Тэгтэл хамгийн сонгодог жишээ энэ бурхны шашин хүчирхийлээс зайлсхийдийн сонгодог жишээ нь сор усан 20 мянган лам хуургуудыг алаад сууж яхад. За энэ үүдлийн үр юмаа гэж хүлээж ирсэн тохиол байгаа л да. Тэгэхээр яагаад вэ гэхээр шашны дайсан гэдгийг миний дайсан гэдгийг гадна талаас хизээж ирдэггүй. Энэ бол миний дайсан бол миний дотор байгаа нөгөө л муу сэтгэл чинь юм а гэж үздэг. Тийм ч болохоор бодисдын явдалд орох гэдэг номд байдаг л бүр энэ бурхан шүтээний чинь орж ирээд хэмхэжлээч гэсэн. Тэр читэл багший чинь одоо миний лам багшийг хүртэл хүн одоо яатын байгаа дээрлэхлээ гэсэн би хүлцэх хэрэгтэй гэж бодисдын явдалд орох гэдэг номдор хардаг. Яагаад вэ гэх юм бол тэр бурхан шүтээнийг гიშгчээд байгаа хүн чинь дайсан биш ээ. Энэ үргэлзөөд байгаа сэтгэл чинь дайсан. Гიშгүүлээд байгаа чинь ч гэсэн туйлын бурхан биш. Тэр бол бэлэгдлийн бурхан. Туйлын бурхан гэдэг бол сэтгэлийн амар амгалан олцсон тэр төгс гэгэрсэн байдгалыг хэлдэг.
Усан бүхнийг хайрлагч итгэлтэй хамбын ариун лагшинд бараалхан улаан тоторд зочлохо хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалар даатгдсан ариуслын аялалд урьж байна. Ариуслын зууч Буддат. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголд номер 1 боллоо. Таны өдөр эзнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Энэ бурхан шүтэнэ хамгаалал энэ хүнийг ална биш. Ерөөсөө л ямар ч дайсан эцсийн туйлын дайсан гэдэг бол миний сэтгэл тохмоо сэтгэл. Үүнийг ялан дийлэгтэйгээ зэрэгэл одоо дайсныг дарлаа гэж хэлдэг. Тэгэхээр дайсныг дарна гэдэг бол мөх өөртөө таалагддаг хүнийг сүхрүүлээд бүх хүн одоо намайг шүтэн биширдэг болж хүн дайснаа дарлаа гэдэг биш. Харин номогдохуяа бэрх сэтгэлийн муу сэтгэлийг л ялан дийлхийг бол дайсныг дарлаа гэж хэлдэг. Тийм болохоор манай өндөр гигэнэ жанлуу цогцол гэдэг одоо ном байдаг л да. Айдас тэдийн дээдийг хайрлагч гэдэг нэртэй. Энэ бол Монголын феодалын бутрал оргилдоо гарч ирсэн. Ойр талх хоёр хоорондоо завсартаагаар 400 жил байлдсан. Энэ үед болж зохиосон ном. Тэгээд энэ номын гол санаа нь энэ эсэргүүцэлтэн тэмцэлтэд байгаа. Энэ бүх болж бүтгүй байгаа юм чинь гадна талд энэ хүн болохгүй байгаа биш. Бидний сэтгэл доторх л тэр омог тэр л дээрэнгүйч байт юм уу хатаа шунал орсол эдгээс болж л гадна талд байсан хүмүүсэд шүү дээ. Энэ муу сэтгэлийг л ялан дэлчим бол гадна талын дайсан ч гэсэн амирлнаа гэсэн Бурхны шний сонгодог одоо гүн ухааны онолыг л голж төвшүүлсэн бүтээл. Тэгэхээр Бурхны шашинд дайсныг бол гаднаас биш дотроос байдаг. Түүнийг багасгах хүчин чадал ч гэсэн бидний дотор байдаг гэж үздэг. Бидний зөв сэтгэл маань хөгждгөө гэж үздэг. Муу сэтгэл маань ч гэсэн хөгждгөө гэж үздэг. Ховсон өөрчлөгдөв. Хүн сайн хүн болж болдог, муу хүн болж болдог. Хэрвээ сайн хүн болж болд юм бол тэрнээс ч илүү төгс төгөл төр ариун бусдад бүхнээ зориулахад бэлэн ийм хүмүүс ч гэсэн дэлхийн хүмүүс ч гэсэн байж болно. Ийм ариун сэтгэлтэн болно гэдэг маань хохироод явах биш. Улмаар өөр хүндээ өөрт нь тухайн хүнд нь сэтгэлийн амар амгалан гэж гисэн өгдгөө гэж. Тогтоох бясалгал гэдэг сэдвийг бид ярьж байлаа сая. Тэгэхээр энэ өдөртөө 3 удаа ч нь 10 удаа ч нь зүв зүйтэй сэтгэлийг давтан хийх гэдэг маань л бясалгал болж эхэлж байна. Тэгтэл энэ зүв зүйтэй сэтгэлийг давтан хийхийн хажуугаар ингэж хийх үед тэр сэтгэл хөгжин дэвжиж илүү хүч чадалтай болоход за саадуулдаг нэг зүйл байдаг гэж үздэг. За энэ юу юм бэ гэхээр өглөөнөөс ахуулаад орой хүртэл бидэрт элдв олон төрлийн бодол төрсөн. Энэ бодлуудын тулд бид дундуур бид нэр одоо 3 удаа ч юм уу зүв зүйтэй сэтгэлийг төрүүллээ. Тэр энэ зүв зүйтэй сэтгэл маань давтаж олон болохын хэрээр хүчин чадлын мэдэх боловч энийг хөгжихэд дотгорлдог нэг чухал зүйл бол хэрэггүй олон сэтгэлүүд гэж үздэг. Сэтгэлийн хэрэггүй олон бодлууд. Өглөөнөөс ахуулаад орой хүртэл төрсөн тэр олон бодлуудын дунд нөгөө хөгжүүлэх гээд байгаа бодол маань живчдэг байхгүй болчихдог. Бид нэр хуурай газрын хамгийн том амьтныг заан гэж хэлдэг тийм ээ. Тэгтэл заан хүний хөл дээр гიშгэ төдийлөн өвддөггүй гэж би бадаа уншижсэн л да. Ягаад тэр вэ гэхээр заан 4 хөлт их өргөн тавхаатай. Тавхаа энэ дөрвөлнгийн нийлэх юм бол хамгийн багадаа хааш шишээ 60 тийм ээ. За бүр багаар очоод хааш таашаа 50 см-ийн автгаа дөрвөлжингээр заан биеийн жингээрээ дардаг гэсэн. Заан 5 тонн жинтэй гэж бодоход 5000 кг-аар доошоо дардаг. Гэхдээ хааш шишээ 50-ыг үржих 50 буюу 2500 хавтгай дөрвөлжин сантиметрээр доошоо дардаг гэсэн. Тэгэхээр нэг хавтгай сантиметрт оногдох даралт маань 2 кг л болно гэсэн. Тэгтэл бүсгүй хүн өсгийгөөрөө гიშгэд тийм ээ зөвхөн тэр өсгийн хэсэг дээр бол баг 20-30 кг-ийн даралт ирдэг байлгүй тийм ээ. Зааны учруулдаг даралтаас 10 дахин их гэсэн. Тэгэхээр яг энэ би юуны жишээнд аваад байна вэ гэхээр тогтоох бясалгалыг ойлгох нэмэр болох болов. Өргөн байхын хэрээр
нэг чавтахад оногдох даралт нь буурдаг. Яг тэрнтэй ижилхэн биднэрт төрж байгаа хэрэгтэй хэрэггүй бодлууд олон байхын хэрээр нэгж бодлынх нь хүчин чадал нь тэр бодлын бидэрт үлдээх ором уул мөр бүдгрээд явчихдаг гэж үздэг. Тэгэхээр нэгж бодлын хүчин чадал гэдэг дээр нэрс ингэсэн санаа л та. Бодол ямар үед илүү хүчтэй байдаг вэ гэхээр тэр бодол илүү төвлөрөлттэй үед тэр бодол илүү хүчтэй байд юм байна гэж Бурхны шиг үздэг. Төвлөрөл гэдэг маань юу гэлдэм бэ гэхээр өөр ямар ч бодлын саадгүй зөвхөн нэг үзүүр сэтгэлээр л тэр бодол төрж байх юм бол энэ бодол маань илүү хүчтэй байдаг. Бид нэр жишээлбэл гадаадд сурч байгаа гэж бодъё. Англи хэл. За багш нь энийг англиар ингэдэма гэд нэг үг жишээ авлаа. За ингэдэм байна гэж хүүхэд сонсоод өнгөрлөө. Маргааш нь нөгөө энийг чинь англиар юу гэдэг вэ? За багш уул нөхцөл дээр хийсэн юм да юу лээ гэж ингэж санахгүй байх тохиол байж болно. Угтаа яах ёстой юм бэ гэр өцөг дээр энийг ингэдэг дээ гэд багш заах үед энийг ингэдэм байна гэж надад төрсэн бодол маань бидний сэтгэлд уул мөрөө үлдээгээд тийм ээ оюун бодол. Тэр маань өнөөдөр ажиллаж явах хэрэгтэй. Энийг ингэдэг штэ гэж санаж байх хэрэгтэй тийм ээ. Ингэж тодорхой санах дурсамж тодорхой үлдэхэд энийг ингэдэм байж тээ гэж бодсон тэр бодлын хүчин чадлаас хамаарат. Тэр бодол нь илүү хүчин чадалтай байх юм бол одоо санаж байх. Тэр нь сул дорой байх юм бол одоо санахгүй юу гэлээ тэглүү яалаа гэсэн бодол байж байгаа ч. Тэгвэл энийг жишээлбэл англиар ширээг table гэдэг юм байна. Table гэж анх удаа за table гэдэг юм байна гэж хэллээ гэж бодлоо гэж бодоход энэ их төвлөрөлтөй бодсон байгаа сүлд нь ингэдэг штэ гэж нэг бод. Үгүй бол олон давтан хийсэн тохиолдолд санаж байх. Тэгэхээр ер нь бид нар хэл сурхаас авахуулаад бидний бүх зүйлд энэ төвлөрөлт сэтгэл гэдэг маань тухайн сэтгэлийн хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Бидний хөгжүүлэх гэдэг. Англи сурах гэдэг бол англи хэллээ. Тийм ээ. Хятадд сурах гэдэг хятад тэр мэдлэгийг авах гэдэг бол тэр мэдлэгийг бидэрт үлдээж эргээд ашиглахад бэлэн байлгахад нөлөөлдөг нэгэн зүйл бол олон хэрэггүй бодол унтраад нэгэн үзүүр сэтгэлээр тэрийг бодож хийж чадсан гэдэг маань их чухал болж ирдэг. Тэгэхээр тогтоох бясалгал гэдэг маань ямар зорилготой хийгдэм бэ гэхээр энэ хэрэггүй олон бодлыг унтрааж зөвхөн хэрэгтэй зүйл дээр нэгэн үзүүр сэтгэлээр төвлөрөх чадварыг хөгжүүлэхийн дасгалыг л тогтоох бясалгал гэж хэлдэг. Ер нь бидний сэтгэл бидний хяналтанд байдаг гэхэд бэрхэлтэй. Зүйрлэх юм бол хажуудалд нэг юм усан өргөлөөр оглоод л байгаа юм шиг. Тэрэн шиг бидний бодол ингээл зөнгөөрөө төрж идэг. Бид нар тэрийг хяндаг гэхэд бэрх. Би одоо 3 дугаар сарын одоо 14-ний тэдэн цагаас тим эмний талаар бодно. 06 минутанд нь Пара Олимпийн талаар бодно. 18 минутанд нь алга ус онгоцны талаар бодно ч гэх юм уу. Бүх бодлоо ингээд наан төлөвлөө. Тэрний дагуу бид нар бодлууд ингээд төрөөд байдаг ш. Яг одоо төрж байгаа бодлоос логик хамааралгүй шахуу бодлууд арга талаас нь ороод зарим нь зурвс хийсэн бодлууд ч юм уу. Хооронд өчнөө бодлын шүүг ингээд ороод гараад. Энэ орж гарч ирж байгаа хэрээр л бидний хөгжүүлэх гээд байгаа бодол мартагддаг, живдэг, хүчин чадлан сулардаг юм ихтэй. Орой унтъя гээл тэгэхэд унтъя гээл элдв бодол урсаал унтаж чаддаг. Нэг бодлыг саньяа санж чаддаг. Зогсосож чаддаг. Бодлоо бидрээс хэн чаддгүй илэрлэл дээ. Тэгэхээр энэ өөрийнхөө бодлыг хянж чадаж болох уу болохгүй гэхээр Бурхны шин болно гэж үздэг. Энэ тодорхой дадал зуршил болж болно. Тодорхой дасгалын үр дүнд хүн бүхий л бодлоо хянж яг бодъё гэсэн зүйл дээр төвлөрөх ийм чадвар бидний сэтгэл сууж болтгоо гэж үздэг. Ер нь бидний бодлыг Бурхны шинд ийм хуу дотор байгаа зул мэт тогтворгүй гэж үздэг. Бидний бодлыг хүсэл ертөнц гэж хэлдэг. Бидний байгаа нь шүү. Дийлэх мэдээлэл бид нар гаднаас гадагшаа хандсан сэтгэлтэй гэж хэлдэг. Тэгэхээр нэг бодол орж ирэл бүр секунд хүрэхгүй хугацааны зурус бодол, зурус игдүүцэл, зурус баясал, зурус гонигч байт юм уу? Бидэрт өөрсдөнд нь хүртэл анзаардаг юм уу? Ийм бодлууд олон байдаг. Төрөөд байгаа бодлуудынхаа сэтгэлийн үйлүүдийн 80-90% хүртэл бид нар анзаарахгүй бол секундын дараа ч юм марчих тохиолдол. Ер нь ийм л байдаг гэж үздэг. Зөвлөх юм бол би нэг хүнтэй ярьжаалаа. 10 секунд яриад. За тэгээрээ гэд дараад дуусаад нөгөө хүн за сая би өөрөө чинь яриан дундаас нэг юм хэлье гэж бодсон юм да юу хэлхийг хэлээдэг. 10 секундын ярианы голоор тэр хүн миний яриан дундаас нэг юм бодчих л да нэг асууя.
Гэтэ яриа дуусгарнаас. Яриа дууслаа юу сонсноо мартсан. Тэгэхээр 5-6 секундын өмнөх бодлоо хүртэл бид нар мартдаг. Дийлийнх нь анзаараагүй өнгөрдөг. Ийм олон бодлын одоо бүргэл байж байдаг. Тэгэхээр эдгээр бодлыг нь ашиггүйгоос адна хит их байхын хэрээр сэтгэл докторгүй байхын хэрээр биднийг ядраадаг. За энийг бол сэтгэл гутралын шууд шалтгаан, депресс, стрессийн шууд шалтгаан гэдэг л хит олон бодол ингэж байхын хэрээр түг юм бодол хамгийн таагүй юм уу бидний амар амгалан хулгайлцдаг гэж хэлээд. Яагаад ч нэг юм гутран гонцгүй зовнилтой ийм мэдрэмж бид нар төрүүлээд ирдэг. Докторгүй сэтгэл их байхын хэрээр л оюуны ажлын бүтээмж буураад эхэлдэг. Улмаллын гэсэн одоо жишээл баруун марунд хэлбэг байдаг л хүүхдүүд шилжилтийн насны хүүхдүүд ихэд докторгүй болох ингээд өгүүлбэрүүд нь хагас тийм гэж ярьж байгаа юм шиг өгүүлбэрүүд нь хагас инээснээ ууралснаа инээх тийм одоо бид нар бол уурлаа гэж уурал эхэллээ ууралж юм дууслаа баярлаа мартлаа гэл тийм үе шатууд байдаг бол хит докторгүй болохоор уурлангаа баярлаад уурлаад энэ бол эмгэг гэж хэлээд байгаа юм л. Нэг секундын дараа тэр хүнээс ямар авир гарахыг мэдхийн аргагүй тийм доктор. Энэ үр дүн яа гэм бэхээр өөрөө маш их чилж ядардаг. Ерөөсөө юмыг бодоод сэтгэлээрээ тодорхой нэг юу гаргаж чадахгүй болдог. Бүтээгдэхүүн яг энэ ийм биш үү дээ биш чаддаггүй. Дандаа ингээл юмыг сулхан ингээл орхиж байгаа юм шиг болоод ирдэг. Энэ одоо их муу гэж хэлдэг, маш муу гэж хэлдэг. Тэгэхээр тогтоох бэлтгэл гэдэг бол яг энэний эсрэг хүн өөрийнхөө сэтгэлийн тогтон чанарыг нэгэн үзүүр сэтгэлийг хэрэггүй олон бодлыг одоо хянаж чадах. Яг хэрэгтэй зүйл дээр төвлөрч яг англи хэл сурыг гэсэн бол сурч чадах гэх мэт ийм чадруудыг маань хөгжүүлдэг дасгалыг тогтоох бэлтгэл гэж нэрлэдэг юм аа. Хүссэн бүхнийг хайрлагч итгэлт хамбын ариунлагшинд бараалхан улаан утгаар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалар даатгдсан ариуслын аялалд өрж байна. Ариуслын зууч Буддад. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголд номер 1 боллоо. Таны өдрөднөсийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Shining Salon Сён хөөсөн маск 100% байгалийн гаралтай. Булбрай зөөлөн торгон арсыг бий болгоно. Арсны гүнээс цэвэрлэгээ хийж нүх агшааж сэвх нөсөө батхыг ор мөргүй арилгана. Өгсөн арсыг гойжуулж тижээл өгч чийгшүүлж зайруулна. Нөсөө толбгүй эрүүл сайхан арсыг бүсгүй тань бэлгэлнэ. Сён хөөсөн маск Япон технологи Тайван бүтээгдэхүүн Shining Salon